Сайн байна уу Цэко байна. Өнөөдөр хэрэг ярина. Ямар гэмтрийн талаар ярих вэ гэхээр энэ бол эрүүгийн гэмт хэрэг гэхээсээ илүүтэй. Би сая гэмт хэргийн талаар хэлсэн үү? Юу гэсэн бэ? Би сая яг юу гэж хэлсэн бэ? Би ойр бичлэг хийх болохоор би чонд тэнхтэй байна. За окей. Сайн байна уу Цэко байна. Өнөөдөр хэрэг ярина. Ямар хэргийн талаар ярих вэ гэхээр иргэний хэргийн талаар ярина. Иргэний хэрэг за яг хөө гэхдээ залхим их гэмт хэрэгтэй холбоотой ч байж болно. Тэ танаа гачгаа харсан гоо сайхны бис засалтай холбоотой асуудлыг өнөөдөр ярихаар ирсэн байна. Ер нь бол би яг хамгийн сүүлийн бичлэг хийснээс хойш бараг 3 сар бол аль хэдийн өнгөрсөн. Бараг 4 сар лугаа золгож байна. Тэгээд энэ хугацаанд байгаагүй шалтгаан гэх юм бол үнэхээр завгүй байла. Нэмээд бичлэг хийх надад бүр үнэхээр уран зориг бичлэг хийх тийм хөдөлгөгч хүч байхгүй байлаа. Тэгээд энэ хөдөлгөгч хүчийг би өнөөдөр олж авлаа. Өнөөдөр яаж олж авсан бэ гэхээр хууль зүйн маргаан дээр оролцож энэ эрч хүчээ олж авлаа. За тэгээ юу болсон бэ гэхээр гоо сайхны эмнэлэгтэй холбоотой асуудал дээр тусалцаа үзүүлж мэргэжлийнхээ сайхныг мэдэрч энэ эрч хүчээ олж авсан юм. Над баяр хүргэе. За тэгээд нөгөө бичлэг хийгүү утцсан хүн чинь үнэхээр төсөөрөөд байна. Уучлаарай. Шууд хэрэглэг оръё. Тэгээ би ер нь энэ видео хийж байгаа энэ цаг мөч юу вэ гэхээр би үдээс өмнө яг энэ гоо сайхны хагалгаатай холбоотой эрх зүйн асуудал дээр маш олон хүнтэй уулзаад 10:30-аас 11 цагаас хойш бараг 2 цаг хүртэлхэр чинь 3 цагийн хугацаанд бүр маш олон хүмүүстэй уулзаад маргаанаа шийдвүлэх гээд ингээд явсаар байгаад эцэст нь нэг юм ерөнхийдөө амжилттай шийдүүлсэн учраас яг тэр нэг сэргэлттэй нөхцөл байдлаараа бичлэг хийхээс усан гэсэн үг байхгүй юу. Тэгээд би одоо тэгтээ яг хаана вэ гэхээр ер нь бол сургууль дээр байна. Судалгааны өргөндөө байна. Зүр гэртээ ингээд амрахыг юусоо хүссэнгүү. Надад өнөөдрийн энэ маргаан үнэхээр их уран зориг өгсөн болохоор би ерөөсө гэртээ хэвтийг хүссэнгүү гэртээ ороо шууд хувцас ялвал тэгэл сургууль руу шууд ирж өөрийнхөө судалгааны ажлыг судалмаар санагдсан байхгүй. Өнөөдрийн сэдвтэй холбоотой судалгааны ажил биш ч гэсэн би сурж байгаа хэрэгээ гаргаж байна гэдэг тэр сайхан мэдрэмжийг авсан учраас бас л юмаа бичгээл ирсэн байна гэсэн үг ээ. За тэгээд эндээс өрн та нар бас жоохон ойлгосон байх. Би өнгөрсөн 4 сарын хугацаанд өөрийнхөө судалгааныхаа ажил дээр ажиллах гад ерөөсөө бичлэг хийгээгүй юм. Наад тийм бичлэг хийх ч гэсэн урам зориг бас байгаагүй ш та нарт хэлсэн шүү дээ. Бичлэг хиймээр байгаа өчнөө сэдвүүд байсан ч гэсэн яг нэг уцаа гаргаа бичнэ гэхээр нэг тийм хашраад исэн байхгүй юу. Тэгсэн чинь өнөөдрийн маргаан намайг бичгэд хүрэхлээ. За ингээд 3 минутын интро явсны дараагаар би одоо яг хэрэг ярьж эхлэх гэж байна. За тэгээ ямар байдлаар ярих гэж бодсон бэхээр зүгээр л энэ хэргийг эхнээс нь дуус хүртэл нь яриад тэр явцдаа ер нь гоо сайхны хаалгаанд орохдоо юун дээр анхаарах вэ гэдэг хариуг гаргах байдлаар явчих гэж бодсон юм. За ингээд энэ ямар асуудал үүссэн бэ гэхээр нэмээд дээрэс нь нэг зүйлийг анхааруулъя. Тэр юу вэ гэхээр би бас өөрөө нөгөө Солонгост амьдардаг хүн болохоор Солонгосын хуулийг дагах ёстой. За тийм учраас Солонгост гоо сайхны хагалгаа тэр дундаа энэ хагалгаанаас ч гадна ер нь альва этгээдээс хохирол амссан этгээд тухайн хохирлынхоо талаар худал битгий хэл үнэн мэдээллийг олон нийтэд түгээсэн тохиолдолд тухайн хандсан этгээдийн нэр хүнд нь өөрийнх нь мэдэгдэлтэй холбоотой хохирол учрвал гэмт хэрэг болдог байхгүй юу. Тэгэхээр би ер нь энэ одоо эмнэлгийг ерөөсөө ч олон нийтэд хэлж болохгүй энэ эмнэлэг байна гэдэг сэжүүрийг ч өгж болохгүй. Өгчих юм бол би өөрөө гэмт хэрэгтэн болчих юм шүү дээ. Тэгэхээр гэмт хэрэгтэн болохгүй тул энэ мэдээллийг өгөхгүй энээс маш холуур ер нь нэг ийм нөхцөл байдал дийлэнхтэй ажиглагдаж шүү манайхан гэдэг байдлаар ярих байхгүй. За тэгээд эхэлцгээе. За энэ явдал дээр юу болсон бэ гэхээр Монголоос нэгэн 2 хүн ирсэн. Тэгээд тэдгээр 2 хүмүүс маань гоо сайхны хаалгаанд орохыг хүссэн. Монгол хүн маань тухайн эмнэлэг дээр очиод зөвлөгөө мэдээлэл аваад миний ер нь гоо сайханд яг юу хэрэгтэй байна вэ гэдгийг ингээд асуухдаа монгол орчуулагчтай эмнэлэг нь шууд монгол орчуулагчаа оруулаад ярилцдаг гэсэн үг. За энэ тохиолдол дээр болохоор орчуулагч хэдий байгаа ч гэсэн ер нь бас нэг жоохон айгаад имийгээд байна. Ингээд санаа зовоод байгаа учраас Солонгост байгаа хилтэй хүнтэй хамт явмаар байна гэсэн учраас тэр надаас гуйсан хүн маань одоо миний маш дотны хүн байгаа юм яваад өгөөч гэсэн учраас би тэдгээр хүмүүсээ туслахаар хамгийн ихний уулзалт дээр нь уулзсан юм. За энэ хүн хамгийн ихний гоо сайхны эмнэлгийн уулзалт дээр уулзах явцад ер нь тэр гоо сайхны эмнэлэг дээр ямар процесс болсон бэ гэхээр
За таны одоо гоо сайхны хаалганд нэг эдгээр үйлчлэгнүүд байх боломжтой байна. Ийм тийм байна. Ерөнхийдөө ийм ярьслаг болсон. Энэ өдөр 5 дахь өдөр байсан юм. За ингээд 5 дахь өдөр байсан. За тэгээд имлэгээс үнээ сонссон. Ингээд үнээ сонссон чинь тэр үн төсөөлжсэнээс өндөр байсан. Яад вэ гэхээр яаж төсөөлсөн бэ гэхээр үнээ яаж төсөөлсөн бэ гэхээр хаалгаанд орох гэж байсан хүн маань өөрөө өмнө нь тэр имлэг дээр хаалгаанд орсон найзаасаа мэдээллийг нь аваад үнийг нь асуугаад ер нь нэг энэ хавцаа юм байна гэдэг мэдээлэлтэй ирсэн чинь тэр хэлсэн үнээс нь даруй 55%-аар өндөр үн хэлсэн байхгүй юу. Одоо энэ 2 дахин өндөр гэдэг үн хэлэх ёстой болов уу? За ингээ 2 дахин өндөр үнийг хэлсэн. 2.2 дахин баг өндөр үнийг хэлсэн гэсэн үг. За тийм учраас ер нь за одоо энэ хоёр ийм өндөр юм бол хаалгаанд орохгүй байя гэд ер нь болсон чинь оройн нь нөгөө Монгол найз руугаа холбогдоод за чиний хэлсэн үнээс бол арай өндөр үнийг хэллээ. За хүн болгон бас үний би өөр учраас ингээ үнэн нь өөр байдаг юм байна гэж ойлголоо гэсэн чинь нөгөө Монгол найз нь би орчуулагчтай нь ер нь бол холбоотой байдаг. Тийм учраас би тэдгээр орчуулагчтай нь хэлээд үгүй. Тийм юм бол байх боломжгүй дээ гэд орчуулагч руу нь холбогдсон чинь нөгөө орчуулагч нь хагасаа өдөр та яг одоо буцаад хүрээ дээрээ манай эмч одоо тантай дахиж уулзъя гэж байна гэж уулзаад 5 өдөр бол надтай уулзсан шүү дээ. Би бол дахиж ингээ очиагүй явцсан гэсэн. Хагасаа өдөр би нөгөө имлэг рүү яаж явах зам амыг нь зааж өгөөл тэгээл метро хэрхэн ашиглах бүх юмыг нь зааж өгөөд тэгээ би ингээд харьсан гэсэн. Хагасаа өдөр нөгөө имлэг нь дуудаад очисон чинь 2.2 дахин баг үн хэлсэн. За ингээд 2.2 дахин баг үн хэлсэн учраас окей оръё. Яагаад тэгэхээр өөрийг нь яг төсөөлсөн тэр үнийг нь хэлсэн гэсэн үг байхгүй юу? Төсөөлж ирсэн үнийг нь. Ингээд тухайн үнээрээ хаалгаанд орох гээд 10 одоо хитэн ч байсан тэр тоог нь бас би хэлж болохгүй байна. За ингээд тэр хагасаа өдөр төсөөлж байсан үнийг нь буюу 5 дахь өдөр хэлсэн үнээс 2.2 дахин баг үн хэлээд хаалгаанд орохоор болсон гэж байгаа. Ингээд орохоор болоод би тэр мэдээлэл нэгт юусэн мэдээг байгаа штэ. Тэрийг надад юусэн хэлээгүй байхгүй. Би бол хэрэгтэй зүйл гарвал холбогдорой гэсэн болов штэ. Энийг хэлэхгүй тэгээ өөртөө асуудлаа шийдчихлээ гэж явчихж байгаа болохоор. Тэгээд хаалгаанд орохоор боллоо гингуута одоо ингэ шинжилгээг өгчгөө буюу цусны шинжилгээ авсан гэж байгаа. Ингээд цусны шинжилгээ бол нөгөө хаалгаанд орж болохгүй одоо нөгөө унтуулга хийж болох үгүй юу гэдгийг шийдэхтэй холбоотой байсан учраас цусны шинжилгээг одоо өгчих гэж хэлээд шууд тэр хагасааны дараагийн нэгд өдөр хаалгаагаа товолчихсон. За ингээд хаалгаагаа товолсон. За тэгээ ийхүү хаалгаагаа товолсонтой холбоотой хаалгаа ингээд шууд товолж байгаа. Шинжилгээ та нар өгч байгаа учраас 50% урьдчилгаа шууд өгсөн. За шууд тухайн үедээ 50% урьдчилгаа өгсөн. За тухайн одоо хаалгаа хэлэхээр ирсэн 2 хүн байсан. Тэрний одоо нэг нь ер нь маргаантай холбоотой асуудал яригдж байгаа. За тэгээд тухайн хүн хоёулаа 50% урьдчилгаа өгсөн. Ингээд 50% урьдчилгаа өгөөд нөгөө нэгд өдөр нь ирсэн чинь нэгний шинжилгээний хариу хэвэн гарсан, нэгний шинжилгээний хариуных нь өөрчлөлттэй гараад ингээ өөрчлөлттэй гарсантай холбоотой хаалгаагаа шууд хийж болохгүй. Та доторын имлэгт очиод дахиж ерөн шинжилгээ өгөөд хаалгаа их боломжтой гэдэг бичиг авчирч ижил танд зөвхөн хаалгаа байна. Үгүй тохиолдолд манай имлэг хаалгаа ихгүй гэж хэлсэн. За ингээд нэгэнт нөгөө хүн чинь урьдчилгааж өгчихсөн учраас санал болгосон тухайн имлэгийн орчуулагчтай хамт доторын имлэг дээр нь очиод шинжилгээ өгье гэсэн чинь энэ шинжилгээний хариу удаангаар нь нэмээд дээрэс нь одоо яг тэр хүсэдсэн тэр зүйлийг нь хариу өгөө юм шиг байна. За ингээд буцаад имлэг дээр очиод доторын имлэг бол боломжгүй гэж байна гэдэг хариу өгсөн. Тэгээд хаалгаа хийгдэх болсон. За ингээ хаалгаа хийхдээ болсон учраас мэдээж нөгөө мөнгө өгсөн хүн чинь тэгвэл би мөнгө авъя гэж хэлнэ үсттэй. Урьдчилаа та нар надаас хагасаа өдөр мөнгө авсан тэр мөнгө авъя гэсэн чинь өгөхгүй гэсэн. За ингээ яагаад өгөхгүй гээд байгаа юм бэ гэж яах явцад нөгөө нэг найз нь хаалгаанд орж байгаа штэ. Хаалгаанд орох гээд бас ирсэн байгаа штэ. Уул нь бол яг энэ мөнгөө авч чадахгүй байгаа буюу хаалгаанд орох боломжгүй гэдэг тэр шинжилгээний хариу гарсан хүн маань эхлээд хаалгаанд орох байсан. Тэрний дараа найз нь хаалгаанд орох байсан. Гэтэл нөгөө хүн маань одоо эгч маань би эгчгээ шууд хэлж надаас эгч хүмүүс ахгүй. За тэгээд тэр эхэлж хаалгаанд орох байсан эгч маань яасан бэ гэхээр мөнгө авъя гэтэл мөнгө чинь буцааж өгөхгүй өгнө гэдэг тийм асуудлууд яригдсан гэж байгаа. Тэгэд яагаад би одоо ингээ мөнгө буцааж авахгүй юм бэ гэд ингээ маргаан үсэн үнийн дүнгийн хэмжээ бол 2.5 сая вон байсан. Тэгэхээр хаалгаа өөрөө 5 сая байсан гэсэн. 2.5 сая вон гэдэг ч одоо мөнгө шүү дээ. За тэгээд тэр 2.5 сая вон байсан учраас тэр хүн бол мөнгө авъя гэсэн. Ингээд авъя гэж хоорондоо ярилцж авах явцад за тэгвэл ер нь миний энэ мөнгийг миний тэр найз үлдсэн мөнгө өгөөг байгаа учраас одоо тэр найзд маань бол ингээд шилжүүлээд ингэчгээ гэд хэлсэн чинь үгүй тэгэж болохгүй эдэр гэж яриад за тэгээд ер нь таны мөнгнөөс буцаахгүй гэхээр манай одоо тэр эгч маань ууралсан чинь за тэгвэл 2 саяыг буцаана гэж хэлээд
Тэгээ яг 2 сая ингэ тэнгуут шинжилгээ авсантай холбоотой 500 мянган суудах гэж хэлсэн. 500 мянган вон. 500 мянган вон гэдэг чинь одоо 100 сая 300 400 мянган төгрөг штэ. За тэнгуут манай их ч өөрөө тэр эмнэлэгт яагаад вэ те? Одоо ингэ бүтэн биеийн шинжилгээ өгөхөд 300 мянган вонда шинжилгээ өгж яхад зөвхөн ганцхан цусны шинжилгээ өгсөн байхад зөвхөн цусны шинжилгээ өгсөн. Ингээд цусны дэлгэрэнгүй шинжилгээ өгсөн байхад яагаад 500 мянгааг авт энэ чи их байна нэтэргээд тэгээд нэг 100 мянган вон болгосон гэж байгаа шинжилгээгээ. За ингээд 100 мянган вон болгосон учраас 2.4 сая воныг авах авахгүй гэдэг асуудал яригдсан. Ингээх явцад тухайн эмнэлэг дээр байсан нэг монгол орчуулагч. Тэгэд их ч өөрөө хэлсэн. Би тэрийг бол одоо яг зөв буруу тийм болсон гэдгийг бол баталж чадахгүй шүү. Нэг монгол орчуулагч нь за их ч одоо зүгээрээ тэр ихч та мөнгө бол авч чадна. Тэгэхээр тэр ихч бол ингээ өөрөө өгье гэж хэлсэн гэж байгаа. За тэгээд ингэж хэлээд тэгээд ер нь бол уул нь манай тэр одоо хаалганд орж чадаагүй ихч маань ингээ маргаж явах явцад бол найз нь өөрөө хаалганд ороод гараад ирсэн байсан гэж байгаа. Ингээд өөрийнх нь цаг дээр нь орсон гэсэн. Тэр ихч эхлээд орох байсан боловч тэр ихч хаалганд орж чадахгүй болсон учраас тэр ихчийн оронд найз нь дараа нь орох байсан ч гэсэн цаг дээр нь найзыг нь оруулсан. Ингээд найз дээрээ очиж би хэлнэ гэд тэгсэн чинь та одоо ингээд дөнгөж хаалганд орсон наркосноос гараагүй байгаа хүн дээр очиж сэтгэл санааг нь муутгаж болохгүй та очиж хэлж болохгүй гэх мэтлэн байдлаар тэр хоёр ерөөсө уулзах боломж тэнд үүсээгүй. Ингээд хаалгантаа ингээд шууд одоо ингээд орохоос өмнө ч юм уу орсон ч юм уу яг тэр үед нь л нөгөө найзаас нь бас үлдсэн мөнгөний авцсан байгаа байхгүй. Ингээд найз нь ч бүх мөнгөө өгсөн өөрөө ч болохоор урьдчилгаан мөнгөж 50% өгсөн ийм нөхцөл байдалтай. За энэ дээр юу болсон бэ гингут нөгөө нэг эмнэлгийн эрхлэгчтэй уулзаад мөнгөө буцааж авъя ингэ тгээ гингут ер нь бол энийг мөнгөөр буцааж өгөхгүй гэж хэлсэн. За юуг санал болсон бэхээр та хаалгаанд орж болно. Та өөр ямар нэгэн хаалгааны үйлчилгээ хий. Тэгээс биш энэ мөнгийг бол буцааж өгөхгүй. За тэгээд үгүй би мөнгөө буцааж л заавал авна гэд хилэнгуут явж тэр удаан олон уулзалтын дараа ингээ уулзж явах явцадаас тэр эмнэлгийн одоо зөвлөгөө өгчсэн тэр хүн нь болохоор 2-3 удаа гарч явсан маш үл тоосон нөхцөл байдлыг гаргасан гэж надад хэлсэн. Тэгээд ингээд байнга ингээд гарч ороод ингээд байсан. Тэгээ 2-3 удаа гарч орсон. Тэгээ ер нь бол маш дургу хандлагатай байгаагаа ингээд нүрийн царайнаас нь илэрхийлж исэн. Ер нь бол айгүй үл тоосон гэж хэлж илээ. За тэгээ нөгөө ихч маань мөнгө амаар юм гэсэн чинь за тэгвэл ер нь энэ мөнгийг одоо ингээд тэр нөгөө найз руугаа бас шилжүүлж болно. Гэтэл нөгөө найз найлуудын мөнгийг авцсан шүү дээ. Найзаас нь мөнгөний авсны дараа найз руугаа шилжүүлж болно гэж хэлж байгаа байхгүй. Тэгэхээр одоо тэр найз чинь нэгэнд мөнгө өгсөн учраас тэр мөнгийг өөрлөгөө шилжүүлэх буюу нөгөө нэг үлдсэн 2.4 саяд нь дахиад гоо сайхны хангалгааны хэн чанартай эсвэл одоо тариа ч юм уу хийх ёстой болж байгаа байхгүй. Тэгээд найз нь яасан бэ гэхээр найз их чинь бас санаа зовоод одоо ингээд нэгэнт мөнгө авч чадахгүй сэтгэл санаа нь ямарч юм. За тэгвэл би тэгээ одоо эрэх жил ч юм уу ирээд ямар нэг юм хийлгэе гэж тэр их хэлсэн гэж байгаа байхгүй. Тэгээ ингээ ямар нэг юм хийлэхээр болоод за тэгээ ингээд юу болоод өнгөрсөн бэ гэхээр би юу нэг яг ойлгомжтой ярьж чадчихэв. Та нар яг миний ярьсныг ойлгож байна уу? Юу болчихоо. За тэгээд энэний дараа юу болсон бэ гэхээр нөгөө найз их чинь за одоо тэгвэл тэгээд одоо наад руу шилжүүлэх юм ба шилжүүлдэ гэд тэгсэн гэтэл эмнэлэг ерөөсө бичиг ямар нэгэн тийм баримт ерөөсө үлдэхгүй байсан гэсэн. Тэгээ ингээ ямарч баримт үлдэхгүй байсан учраас үгүй одоо та дараа нь дахиж очиод одоо тэгээд тэр хаалгааны өдөр чинь ингээ дуусчаа шүү дээ. Тэгээд дараа нь очиод та нар ямар нэгэн баримт надад өг. Одоо дараа нь тэгээд ингээ жилийн дараа би магадгүй ингээд ирлээ ч гэсэн ирээд хагалгаа хийлгийа одоо эсвэл тариа хийлгийа гэхэд үгүй чамд мөнгө байхгүй бол би яг юунд найдах юм бэ? Над ямар нэгэн бичиг өг гэд. За тэгээд тэр эмнэлэг нь болохоор нөгөө манай мөнгө авахыг хүсэж байгаа ихчийн төлсөн тэр 2.4 саяыг нөгөө хаалгаанд айлын орчихсон ихчүүд байна. Гэхдээ дараа жилээс ч юм уу хизээ нэгэн цагт ирж хаалгаанд орно гэдэг бараг амлалттайгаар тэр 2.4 саяыг шилжүүллээ. Тэгээ энд бол буцаалт байхгүй. Тэр 2.4 сая нь дараа ирж үйлчилгээ хаалгаа юм уу эсвэл одоо үйлчилгээ авах байдлаар л зөвхөн хэрэглэгдэн гэдэг бичгийг эмнэлэг хийж өгсөн байгаа юм. За нэг ийм зүйл болсон. За тэгээд надтай болохоор нөгөө хоёр ихч маань би ерөөсөн анхд уулзж байгаагүй хоёр ихч гэхдээ анх Солонгос зэрэгт нөгөө хамт дагуулад гоо сайхны эмнэлэг дээр яваа тэр хоёр ихчтэй танилцсан учраас надад ингээд маш сайхан санагдаж байгаа байхгүй да ингээд уулзаал би тэр хоёр ихчтэй сайхан танилцаал ингээд явсан учраас тэр хоёр явхаасаа өмнө надад баяртай гэж хэлэх гээд одоо тэр явдлаас хойш баг 2-3-7 хоног өнгөрсөн байхгүй. Тэгээд явхаасаа өмнө надад баяртай гэж хэлэх гээд яг одоо 2 хоногийн өмнө орой над руу залгасан юм. Ингээд залгахадаа ингээл тэгсэн ихчин тэгсэн ингээл хаалгаа малгаа яриад би тэр үед л анх одоо үнийн тэгж амир буусан гэдгийг мэдээл тэгэл нөгөө их чигээ ч гэсэн одоо хаалгаанд нэг нь ороогүй нэг нь орсон гэдгийг мэдээл ингээл ярьжсэн чинь тэгээ битээ нөгөө мөнгөө бас авч чадхааргүй болсон гэж байгаа байхгүй надад.
Тэгэнгүүт нь би за наадхаа та дэлгэрүүлдэ гэдгсэн чи ихч болохоор үгүй тэр тэг угаасаа авч чадахгүй юм бэлээ. Үнэхээр зөндөө хэлсэн авч чадахгүй юм бэлээ гэд. Тэгэнгүүт нь үгүй тэр хамаагүй та яг надад юу болсноо дахиад тайлбарлаад өгдөө гэд. Тэгээ би ингээд сонсонгууд сони юм болсон. Тэгээд одоо тэгээ та яах гэж байгаа ингээд би нөгөө нэг хаалгаанд орцсон аниме дахиад дараа жил ирээд бас хаалгаанд орох. Одоо тэр нэг баг амлалт маяг юм авцсан ихчтэйгээ ярьж байгаа байхгүй. Тэр ихч тэгсэн чинь надад юу гэсэн бэ гэхээр одоо тэгээд мэдгүй тэгээ үнэхээр өгөхгүй гэдээсэн болохоор их чинь л одоо ингээл дараа ирээл боломжондоо ирээл одоо тариа мараа дээр хийлэгдэг юм уу тийм байдлаар одоо нэмж юм хийлэгдэг юм байна л хүү гэж бодож байна. Тэгээ одоо битээр тэгээ уучраа олон нийц буюу ерөнхийдөө тэр хаалганд орсон ихч одоо нөгөө найз буюу мөнгө авч чадахгүй байгаа хаалганд ороогүй ихчэд тэр 2.4 саяыг нь өгөө тэгээ өөрөө бол дараа нь ирэх байдлаар хөрх ихч маань зохицуулж исэн юм шиг байна. Тэгэнгუთ нь би бүр ингээд надад яг ямар мэдвч төрсөн бэ гэхээр одоо тийм үл тоосон мүши хаада гэж үг байдаг байхгүй солонгосоор. Тийм мэдрэмж надад төрсэн байхгүй. Нэмээд дээрлэгсэн мэдрэмж. Нэмээд тэр орчуулагч нар нь хүртэл ингээд тэрэнд ингээ оролцсон юм шиг надад санагдаад тэгээд надад айгүй ингээд дургу үрээд нэмээд ерөөсөө л болцсон харилцааг бүгдийг нь ингээ бодоод үзэхээр яг хуулийн дагуу үнэхээр мөнгөийг нь 100% буцаахгүй байх үндслэл надад харагдаагүй. Ерөөсөө л энэ бол гэрээ байгуулсан гэж үзлээ гэхэд гэрээ байгуулсантай холбоотой гэрээнээс одоо татгалзаж байгаа хэлбэр үү, гэрээ цуцалж байгаа хэлбэр үү гэдэг нэг бол яригдана. Гэрээ байгуулагдаа гэж үзье гэвэл энэ үнэлгээр хөрөнгөчих асуудал яригдана. Гэхдээ ер нь цаашлаад энэ имлэг анханасаа өгсөн мөнгийг нь хизээч бэлэн мөнгөөр буцааж өгөхгүй гэдэг тийм бодлоготойгоор хийсэн үйлдэл бол энийг би залхим мэхлэг болгож болох уу? Гихмичлэн байдлаар ингээд шууд миний толгойд орж ирэл. За тэгээд ингээд би юу хийсэн бэ гэхээр за ихчээ танаас юусаа асууя. Та яг тэр мөнгөө одоо аммаар байна уу? Эсвэл жилийн дараа авах авахгүй мэддэхгүй нөхцөл байдалд ормоор байна уу гэж асуусан. Тэнгүүт уул нь аммаар байна гэхдээ өгөхгүй гэсэн л гээл стил тэгсээрээс авахгүй. Тэгэхээр үгүй их тэр өгөхгүй юусаа хамаагүй. Гэтгсэн чинь үгүй тэр имлэгийн орчуулагч нь тэгсэн юм аа. Ер нь өгдөггүй гэж хэлсэн. За өгдөггүй учраас оронд нь та өөр хагалгаал хийх боломжтой гэж хэлсэн юм аа гэхээр ихчээ хамаагүй. Тэр хүмүүс өгдөггүй гэж хэлж болно. Тэр хүмүүсийн тогтсон практик өөрөө буруу байж болдго юм аа. Тийм учраас та аммаар байна уу гэсэн би бол үнэхээр аммаар байна гэж хэлсэн. Тэгэд надад бол яг үнэндээ жилийн дараа тэр имлэг тэр 2.4 саяыг нь өгнө гэдэг баталгаа харагдаагүй. Яагаад тэгэхээр үнэхээр ийм байдлаар үйл ажиллагаа явуулдаг имлэг юм бол дараа жил тэр ихч одоо ирээд 2.4 саятай одоо хаалгаа ч юм уу имчилгээ авъя гингут 2.4 сая имчилгээ бол байхгүй. Тийм учраас тань 5 сая имчилгээ байна. Гээд 2.4 сая имчилгээг 5 саяар баг санал болгоод дахиад ихчээс бүр баг 2.5 саяг авах юм шиг надад мэдрэмж төрж байгаа юм. Тийм учраас би тэр хоёр хүнийг хохихгүй байгаасаа гэж хүссэн. Тэгээд огт одоо урдын таньдаг харилцаатай биш ч гэсэн би нэг өдөр бүтэн хамт яваад хамт имлэгээр яваад ингээд найрсаг танилцсан учраас надад яг л миний ээж шиг санагдсан. Тэгээд би тэр хоёр хүнийг бас монгол хүмүүс шүү дээ. Тэгээд ингээд дээрлэгсэн мэдрэмж ингээд шууд над төрөл миний ингээд яагаад гэдэг ингээд бодол төрөл тэгэл за окей та авъя гэсэн юм чинь би тань дээр нэгд өдөр очино гэсэн байхгүй. Тэгэл уцаа тасалсан. Тэгэл би шууд маргааш өглөө нь бүр нойрхгүй ам чинь тэгэл шууд 6 цагт босоод тэгэл хоолундаа идчихэл шууд судалгааны өрөөндөө ирээл үлдэгдэл мөнгийг буцаан авах тухай одоо шаардлага бичээд солонгосоор бичээд давхар би монголоор бичсэн. За яагаад давхар монголоор бичсэн бэ гэхээр энэ асуудал дээр одоо тэр ихчэд ингээд өгсөн тэр одоо хаалгаанд орохоос өмнөх тэр захиалгын хуудас захиалгын хуудас зөвхөн монгол хэлээр бичсэн байсан. За тэгээд тэр бусад нөгөө хойшоогоо үлдэгдсэн нөгөө имлэг өөрөө тэр мөнгийг нь одоо тэр хоёр хүний үлдсэн мөнгийг нь хоёр хүний хооронд шилжүүлээ гэх мэтлэн эдгээр баримтуудаа дандаа солонгос англи хэл дээр хийсэн. Ямарч монгол хэл дээр бичиг байсан. За тийм учраас хэдий орчуулагч аман орчуулагч тэнд байгаа ч гэсэн аман орчуулагчийн юу гэж орчуулж байна вэ гэдгийг нотлох боломжгүй. Хоёр дахь юм бол хүлээж авж байгаа хоёр ихч маань хоёлаа англи хэлээр уншиж ойлгож байгаа ч гэсэн яг одоо тэгж ярих хэмжээний байгаагүй нэмээс солонгос хэлэхгүй. Тийм учраас тэдгээр хүмүүст цаасаар монгол хэлээр бичиж өгөөг байсан учраас ер нь цаашдаа магадгүй би бүр иргэний хэрэгж үүсгэх одоо бодолтой байсан байхгүй. Иргэний хэрэг үүсгэх юм бол тухайн үед ч гэсэн надад нотлоход одоо хэрэгтэй учраас ер нь эдгээр хүмүүс бол зөвхөн монгол хэлтэй хүмүүс гэдгийг нь харуулад тэдгээр одоо байгууллагын гаргаж үүсгэн тэр имлэгийн одоо үйлцэн эдгээр баримтчгууд бол нотлогдох боломжгүй. Дээрээс нь яг тэр хоёр өвчтөн одоо хоёулаа өвчтөн гэж хэлээ заяа. Тэр хоёр өвчтөнд хандсан зохих ёсны мэдээллийг өгөөгүй байна буюу ERIOPOP буюу одоо эмнэлгийн тухай хууль эмнэлгийн үйлчилгээний тухай хууль дээр заасан шууд зүйл залтыг зөрчиж гинэ гэдэг байдлаар би ажилмаар байсан учраас монгол болон солонгос хэл дээр үйлдээд за энэ хүн бол ингээд монгол хэлтэй учраас монголоор энэ хүн хүсэл зоригоо илэрхийлсэн гэж дорн гараасаа зуруулаад хойно солонгос хэлийг нь энэ
нөх нь одоо орчуулга гэдэг байдлаар харуулахын тулд солонгос хэл дээр бичсэн гэсэн. Ингээд хоёулын шууд бичээд би нэгд өдрийн өглөө буюу өнөөдөр өглөө имлэг рүү очив юм. За ингээд имлэг дээр нь очиод эхлээд яг одоо нөгөө гоо сайхныхаа давхартаа гарсан. Ингээд давхартаа гараад очисон. Тэгээд буцаалт хийгээ шууд биелсэн. Ерөөсөө урд нь энэ хүмүүс ингэсэн гэсэн гэдэг мэдээллийг ерөөсөө хэлэхгүйгээр буцаалт хий. Ингээд буцаалт хий гэж хэлсэн чинь буцаалт хийх бол та дугаар аваарай гэд дугаар аваад буцаалт хийх гээд санхүү дээр нь очисон чинь энэ хүн чинь өөрөө мөнгөө өөр хүн шилжүүлсэн хүн байна гэхээр нь тэр хүн ч гэсэн ирсэн. Тэгвэл үнэхээр хүсэж байвал би тэр хүнээр нь буцаалт нь хийлгээ гэтгсэн чинь тэгтээ энэ буцаалт нь өөрөө санамжтай юм байна. Энэ буцаалтыг хийж болохгүй. Буюу одоо зөхөх ёсны этгээд нь зөвшөөрч хийж буцаалт хийх юм байна гэж хэлсэн. За тэнгуут одоо тэгвэл хэн зөвшөөрөх юм бэ гингүүт эрхлэгч гэж хэлсэн. За тэгвэл би тэр эрхлэгчтэй холбогдмоор байна гэж хэлсэн чинь та эрхлэгчийн өрөөнд очиод уулзаарай гингүүт өрөө нь хаана юм бэ гингүүт надад мэдээлэл өгөөгүй. Нэмээд дээрээс нь эрхлэгч за байж байгаарай гэд хэлээд дараа нь ингээ хүрээд ирэнгүүтаа надад юу гэсэн бэ гэхээр эрхлэгч өнөөдөр байхгүй байгаа юм байна гэж хэлсэн. За тэгвэл эрхлэгч байхгүй бол би хиний хүнтэй заавал уулзъя гэд хэлэнгүүт за байж байгаарай гэдгсэн. Тэгээд ингээ байж дахиж хурж ирсэн. Ирснийхээ дараа эрхлэгчийн оронд бол ингээд яг одоо бас доотлого нь хариуцсан хүн байна. Гэтэ тэр хүн болохоор одоо уулзалтай байгаа юм байна. Тэгэхээр та нар цаг авч ирээгүй учраас энэ хүнтэй уулзах боломжгүй. За тэгэхээр нь би юу гэж хэлсэн бэ гэхээр би цаг авах ямар шаардлагагүй. Энэ өөрөө гуйлт биш. Би гуйх гэж ирээгүй. Би авах ёстой зүйлээ авахар шаардах гэж ирсэн. Өмнө нь буцаалт хийхээр энэ хоёр хүн маань хоёр ч удаа ирсэн учраас энэ гурав дахь уулзалт нь гурав дахь дээрээ надтай ирж байгаа юм аа. Миний бол анхны уулзалт. Тэгэхээр энэ бол гуйлт биш учраас би цаг авах шаардлагагүй. Тэгэхээр ямар нэгэн надад хариуцсан хүнтэй уулзвал гэж хэлсэн. За ингэсэн чинь за түр байж арга хүлээн гэхээр яг хэдэн минут хүлээх надад хэлсэн. За ингээд 5 минут гэсэн. 5 минут нь өнгөрсөн. За тэгэхээр нь би явж очсон. За нэг уулзах хүн маань хаана байна гэсэн чинь байж араа орчуулагч ирнэ гэж хэлсэн. За би тэгэхээр нь би орчуулагчтай уулзахгүй гэсэн. Та намайг ойлгож байгаа ёстой ойлгож ийн гэсэн. Тийм тэгэхээр надад орчуулагч хэрэг байхгүй. Тэгэхээр би шууд хариуцсан мэрэгжлийн ямар нэгэн одоо альбан тушаалтандаа буюу дор хаяж дунд чатны альбан тушаалтанд уулзмаар гэж хэлсэн. За ингээд байсны дараа нэгэнт ингээд төллөөгүй уулзалт учраас гэхдээ таны нөхцөл байдлыг ойлгож байна. Монгол хариуцсан одоо багийн ахлагчтай уулзуулъя гэсэн. За ингээд солонгос хүн над дээр ирсэн. Солонгос Монгол орчуулагч нь бас тэр хүнтэй хамт ирсэн. Гэхдээ би шууд солонгос тэр багийн ахлагчтай шууд солонгосоор ирсэн учраас монгол орчуулагч ерөнхийдөө бидний дунд орохгүйгээр цагийг маш их хэмнэсэн гэсэн. За ингээд ярилцах явцад би шууд л хэлсэн. Энэ хүний буцаалтыг хийх хэрэгтэй байна гэж хэлсэн. Гэтэл надад болохоор юу гэсэн бэхээр буцаалт хийхгүй гэсэн. За яагаад буцаалт хийхгүй гэж байгаа юм бэ гэдгийг нь сонссон. За ийхүү сонсоход юу гэж хэлсэн бэ гэхээр энэ хүн одоо энэ хүн ер нь бол яг бас хагалгаа хийхгүй тийм эцсийн залттай хүн биш байсан. Тэгэд энэ хүнийг дотрийн имлэг ороод дотрийн имлэгээс хагалгаа хийх боломжтой гэдэг хариугаа аваад ирсэн. Гэтэл энэ хүн бол авчираагүй. За тэгээд дараа нь одоо ингээ хагалгаа хийх боломжтой байсан ч гэсэн энэ хүн ер нь өөрөө байсан гэж тайлбарлаж байгаа юм. За тэгтэн би юу гэж хэлсэн бэ гэхээр имлгээс нэг юм англи одоо солонгос монгол юм холцсон нэг юм цаас өгсөн байгаа байхгүй. Тэр нь болохоор пад дээр бичсэн. Тэгээд тэр падд дээрээ болохоор одоо манай тэр хаалганд ороог өгчээр гар усыг зурулсан. Тэр юу гэсэн цаас байсан бэ гэхээр агуулгыг нь л ерөнхий хэлээ. За агуулга нь ямар хөө байсан бэ гэхээр ерөөсөө энэ хүн бол ингээд хаалганд ороогүйтэй холбоотой. Гэхдээ урдсан төлсөн мөнгийг бол буцаалт байхгүй гэдэг бичиг. Тэгээд хамгийн доор нь болохоор конгон мүнзэ гэж бичсэн байсан байхгүй. Чвэсо. Конгон мүнзэ дэмүнэ чвэсо. За тэгээд тэрийг би нөгөө харцсан очсон учраас та энэ хүний өөрийн хүсэл зориг гэж бодож байна уу? Энэ хүн 100% өөрийн хүсэл зоригоороо гээг цуцалсан гэж та хэллээ. Та ер нь бол баримтаа бүрэн танилцаагүй байна гэсэн. Үгүй би бүх баримтаа танилцсан гэхээр нь шууд нүдэн дээр нь нөгөө таабан дээр бичсэн. Гэтэ тэр таабан дээр бичсэн цаас бол одоо үр дагаваргүй буюу тэрийг аль биесний баримтч үзэх боломжгүй. Яа тэгэхээр тэр таабан дээр солонгос хүн нэг ингээд гараараа зүгээр шууд ингээд балаар бичсэн. Доор нь ингээд монгол орчуулагч нь ерөнхий бичсэн гэснээр буцаалт гэсэн ард нь X зэрэг бичсэн. Тэгснээр шууд нөгөө монгол хүнээр монгол гар үсгийг дээр нь авсан. Ингээд зүгээр падан дээр байгаа онлайн баримтч байгаа. Хэдий тэр үр дагаваргүй ч гэсэн шууд тэрийг нь харуулж байгаа юм. Энэ дээр эрүүл мэндийн шалтгаанаар туслагдсан гэж бичиж. Эрүүл мэндийн шалтгаанаар туслагдах болон хувь хүн өөрийн хувийн асуудлаар туслагдах хоёр ялгаатай. Энэ хоёр ялгаатай учраас өнөөдөр би ирсэн сууж байна гэж хэлсэн. За ингээд маш олон зүйлийн талаар ярилцсан. Би болохоор юу гэж шаардлага гаргасан бэ гэхээр хаалгаа хийгдэггүй байсан. За хаалгаа хийгдэггүй үндсэл нь өөрөө хувь хүний өөрийнх нь хүсэл зоригоос бус хаалгаа хийгдэхээс эсрэг залттай учраас эмнэлгийн шийдвэрээр хаалгаа хийгдэггүй. Ийм учраас төлбөрийг эмнэлэг буцаа олохгүй байх нөхцөл байхгүй учраас төлбөрийг нин дээр буцаа олгоно. Энэ хүн нин дээр буцаа олохтой холбоотойгоор иргэний хуулийн дараах хоёр сонголт байна гэдэг. Үнэхээр гэрээ байгуулагдсан тохиолдолд гэрээ нь одоо өөрийн хүсэлтээр гэрээгээ
цуцалж байгаа гэдэг нөхцөл байдал орох учраас гэрээнээс цуцалдны холбоотой шаардлага бичээ. За түүний дараа болохоор ер нь гэхдээ энэ бол шинжилгээ авсны дараа шинжилгээний хариуц хамааран гэрээ байгуулагдах ёстой байсан учраас гэрээ хараахан байгуулагдаагүй байсан гэдгээрээ үнэлэлгөөр хөрөнгөжгөөр бас шаардах үндслийг давхар гаргаж ирсэн. За ингээ энэ хоёрын аль нэгээр шаардах боломж нь илүү өндөр байна. Нэмээд энэ хоёрын шаардлага буюу иргэний хэрэг үүсгэхээс өмнө миний бие шудраг хүслийн газарт ч юм бол гомдол гаргана. Нэмээд дээрэс нь гадаад иргэний хамгаалалттай холбоотой төвд бас гомдол гаргана. Нэмээд Солонгос улс дахь Монгол улсын элчин сайдын яамд гомдол мэдээлэл гаргана. Би шаардлагат одоо тэр хүний өмнөөс бичсэн тэр нөгөө нэг буцаалт болох хуудасаа би танарт хэлээд байгаа байхгүй. Шаардлагатай тохиолдолд бол цаадагийн байгууллагад хандна гэдэг бол амар хэлсэн. За яагаад тэгэхээр анханасаа та нар ер нь мөнгө өгөх зорилгогүй байсан юм шүү. Тэгэл ямар тач энэ мөнгийг салгаж авна. Харин тэр мөнгийг нь ямар байдлаар ашиглах вэ гэдгээ бодох байдалтай буюу энэ иргэний эрх зүйн гэрээний 100% харилцаа гэхээс илүүтэй анханасаа мөнгөийг буцаа олохгүй байсан. Ер нь залхах шинжтэй харилцаа дунд нь бас орсон юм шүү гэдгийг хальт ярих үүднээс. Гэхдээ ер нь бол залхимлах гэж үзэхгүй байх магадлал маш өндөр. Тэгэхээр цаадагийн байгууллагт гомдол гарах нь бол тийм ч үр дүнтэй биш ч гэсэн ямар тач хийж үзэх боломжтой арга мөн байсан учраас тэнийг бас илэрхийлсэн байсан гэсэн. За тэгээд дээрэс нь миний зүгээс бол яг тэр хүнд бичсэн тэр мэдээлэлдээ ямар агуулгыг илүү тодорхойлсон бэ гэхээр үүнхээр энэ мөнгийг буцааж өгөхгүй тохиолдолд Солонгост бас байх хугацаагаа сунгаж магадгүй. Энэ сунгасантай холбоотой гарах зардлууд, байрны зардал, амжиргааны зардлууд, за тэгээд онгоцны тасалбарыг сунгасантай холбоотой, өөрчлөлттэй холбоотой эдгээр бүх гарах надаас гарах зардлуудыг хохирол тооцон нэхэмжлэх болно гэдгийг бичсэн байсан юм. За ингээд бичээд би тухайн баримтчгээ яг энэ өгөхгүй гэснийхэн дараа харуулсан. Ингээ харуулад өөрт нь өгсөн. Би нөгөө Монгол хүнээрээ гар үсэг нь бол орон зурулсан байгаа шүү дээ. Тэгээ Монгол солонгос рүүлсэн. Ингээ өгсөн чинь тэр хүн за тэгээ өгснийхөө дараа би ч гэсэн ингээл баахан ингээл хууль зүйн хэллэгээр ингээ яриад байгаа шүү дээ. Тэгсэн чинь тэр хүн маань ууралж эхэлж байгаа. Ууралж эхлээд яг маш боловсон ууралж эхлээд би энэ бол ингээ хуулийн хичээл сонсох гэж ирээгүй. Би танд буцаалт хийх боломжгүй гэдгийг л тайлбарлах үүрэгтэйгээр ирсэн. Тэгэхээр нь за тэгвэл та намайг хуульчтай уулзвал гэсэн. Хуулийн албаны хин нэгэнтэй уулзвал. Үнэхээр миний хэлийг ойлгохгүй байвал та намайг хуулийн хэл мэддэг хүнтэй нь уулзвал гэж хэлсэн. За тэгээд нэмээд дээрээс нь бас нэг асуудал буюу түрүү хэлсэн шүү дээ. Ямар асуудал байсан бэ гэхээр 2.5 саяыг өгсөн чинь за тэгвэл ерөнхий шинжилгээний мөнгө гэж 500 мянган суутгах гэж хэлсэн шүү дээ. Тэгээд тэгсэн чинь уурлангууд за тэгвэл 100 мянгаыг суутгах гээ болоо явцсан гэдгийг нь би хэлсэн тэр хүнд гэж хүртэл хэлсэн байсан. Тэгэхээр ер нь танаа эмнэлгийн үйл ажиллагаа ингэж явд юм биш үү гэсэн чинь наа чи амар хэлсэн юм чинь нотлогдохгүй штэ гэж ашгүй миний хүсэжсэн үг хэлээд тэгэхээр нь би хэлсэн байхгүй. Яг зөв. Та нарын бүх баримтчиг солонгос болон англи хэл дээр үлдэгдээд доор нь гар үсгийг авахыг хүссэн байна. Орчуулагч орчуулсан амар хэлсэн үгийг яг зөв орчуулсан гэдэг нотлогдохгүй штэ гэж хэлсэн чинь тэр хүн окей хуульчтай уулзуулъя гэж над хуулийн албаны хүнээ маш хурдан одоо уулзуулж өгсөн байгаа. За ингээ хуулийн албаны хүнтэй нь уулзсан. Ингээ хуулийн албаны хүн буюу надад болохоор тэр нэрийн утас өгтөө тэрийг харсан чинь одоо хуулийн алба, хуулийн баг, за тэгээ менежер гэдэг алтан тушаалтай хүн байсан. За ингээ тэр эмэгтэйтэй уулзсан. Тэр эмэгтэй ер нь бол одоо 30 минут орчим яг би ерөөсөө л хуулийн шаардлагуудаа бүгдийг хэлсэн. Ийм шаардлагууд байна, тийм шаардлагууд байна. Энтэй холбоотой ийм асуудал гарсан. Миний энэ бичсэн цаасыг цаашаа та нарт дамжууллаарай гэд хэлсэн чинь бид нар бол аль хэдийн авсан гэж хэлсэн. За тэгээ манайх бол ер нь буцаалт хийдэггүй. Тэгээ манай одоо дотоод дүрм журмаар ингэж л харилцаа явагдгаа гэж хэлэхээр нь би өөрийнхөө бүрийн шаардлагыг бүхэлд нь хэлсэн гэсэн үг. Ийм асуудлууд танаа дээр гарсан. Нэмээ дээрээс нь танаа байгууллагын хувьд ийм асуудал байна гэд бүгдийг нь хэлэх явцад тэр хүн ерөөсөө чатж үзсэн. Тэгээ миний ярьжсэн үгийг л ингэ цаашаа дамжуулж ийн гэж би ойлгосон. Чат бичээдээс учраас би тэр хүнийг чат бичихэ болоод намайг сонсгож юусоо хэлээгүй. Яагаад тэгэхээр яг ирэх шийдвэр гарах хүн нь би хүрээсэй гэж хүссэн учраас окей чат бичих надад илүү зөв санагдсан. Ингээд тэр хүн чат бичээр байгаад ямар хариултанд хүрсэн бэ гэхээр яг тэр 30 минутын дараа манайх буцаалт хийдэггүй. Гэхдээ энэ хүн дээр буцаалт хий гэж хэлсэн. Тэгээд ер нь бол үнэхээр одоо би маш их хайпи болсон. За тэгээд тэгтээ таны бичсэн энэ одоо шаардлага дээр 2.5 сая гэж бичсэн байна. Би шууд 2.5 сая буюу бүтэн мөнгө аамна гэж бичсэн байхгүй. Тэгээд тэр бас өөр учиртай юм. Тэр нь өөрөө зөв байдаг юм. За тэрний дэлгэрүүлээд ярих нэг шаардлага байхгүй. За тэгээ 2.5 сая гэж бичсэн байна. Гэхдээ бид нар бол шинжилгээний мөнгө буюу 100 мянган воныг суутгаад 2.4 сая воныг өгье гэсэн. За ингээд ямар тач авахар алсан. Гэхдээ ингээд энэ ажлыг хайж болохгүй байсан. Яаж авах вэ? Хизээ авах вэ гэдэг асуудал. За би бол ерөөсөө шууд хэлсэн. Яг одоо бэлнээр аммаар байна. Гэтэл яг одоо бэлнээр гарах боломжгүй. Манайх байгууллага процессыг дагуу 7 хоног орчим болдог. За тэгээд миний ялангуяа бэлэн мөнгөөр энэ хүн өгсөн бол бэлэн мөнгөний буцаалтан дээр бол яалтчгүй бид нэр тэрийгэ баримтлана гэсэн. Одоо ингээд энэ хүн маань өөрөө
2 хоногийн дараа Монгол буцаж байгаа хүн 2 хоногийн дараа Монгол буцах учраас та нарын 7 хоногийн бэлэн мөнгөийг гарахыг хүлээж чадахгүй. Би бас өмнөөс нь ирж бэлэн мөнгө зөвхөн авахын төлөө танай эмнэлэгтээр дахиж ирж чадахгүй. Энэ хүний Монгол данс руу үг гэж хэлсэн. За тэгээд Монгол данс руу өгөхөөр ер нь бол болсон. Яагаад тэгэхээр би дансанд авах хүсээг байхгүй. Тэгээ Монгол данс руу шилжүүлэх болох үед яг за зүгээс салах гэх үед би гинт нэг юм миний толгойд ороод за бэж та Монгол данс руу шилжүүлэх тохиолдолд олон улсын гүйлгээ болно. Олон улсын гүйлгээтэй холбоотойгоор дундын банк болон одоо дундын банкаар дамжиж тэр банктай холбоотой бусад одоо гарах нийт зардлыг ер нь хэний хариуцах юм бэ? Энэ бол өвчтний одоо буруугаас шалтгаалсан асуудал биш учраас энэ хүн хариуцахгүй бидтэй гэсэн чинь тэр нөхцөл одоо яг энэ нэг процессын дунд бас дунд нь нөгөө Монгол нэг орчуулагч хамгийн сүүлийн одоо хэдэн минутанд орж ирсэн байхгүй. Тэгээ тэр Монгол орчуулагч надад уур амьсгал үнэхээр таалагдаагүй. Яад вэ гэхээр бид нэр зүгээр цохиосны зүйлээ шаардж байгаа бол Монгол хүн болохоос биш. Тэр орчуулагчийг буруутгаж орж ирсэн өрөөсөө биш. Тийм байхад тэр хүн болохоор нөгөө байгууллагын нэгж хэсэг болохын хувьд бид нартэй бас нэг жоохон онцгой харьцах гэдсэн. За тэгээд одоо тэгний ингээд одоо хурдан ингээд нэг тийм хурдан шийдвэрлээд нэг тийм яг тэр нэг байгууллагын дургуйцлыг тэр хүн амар сони илэрхийлэх гээд байхаа байсан надад амар сонин санагдсан. Яа тэгэхээр бид нар тэр орчуулагчийг буруутгаж ирээгүй бид нар зүгээр л өөрсдөө мөнгөийг л авах гэж ирсэн хүмүүс шүү дээ. Тэг ингээд нэг тийм сонин харьцсан. За тэгээд тэр сонин харьцалт донд хамгийн сонин харьцалт юу байсан бэ гэхээр би нөгөө дундын банктай холбоотой гэх мэт олон улсын гүйлгээтэй холбоотой гарах шимтгэлийг энэ хүн хариуцахгүй бидтэй гэдгийг асуусан байхгүй юу. Тэгсэн чинь тэр хуулийн мэргэжилтийн хэлээгүй байхад тэр монгол орчуулагч шууд өвчтөй хариуцсан гэж хэлсэн. Тэг амар хүүтэн үндэ. Тэр чинь уул монгол хүн штэ. За тэгэнгუут нь яагаад өвчтөй хариуцах хэвтэй гэж. Эн чинь энэ өвчтний буруу биш тэгэнгუут угаасаа л тэгдэг гингуут. Яг юугаар вэ гэсэн чинь эмнэлгийн дотоод журмаар гэж хэлсэн. Тэгэхээр би юу гэсэн бэхээр эмнэлгийн дотоод журам чинь хууль биш. Үнэхээр эмнэлгийн дотоод журам гэж байгаа тохиол над үзүүлсэн. Тэгсэн чинь тэр хоёр ингээд нэг тийм залхсан инээ дэр инээсэн. Тэгээд би зад бэж би ямар ч орчуулъя гэд би одоо нөгөө хүндээ юу гэж хэлсэн бэ гэхээр за энд ийм асуудал үүсээд байна. За ингээд Монгол руу шилжүүлэх тохиолдолд гадаад гүйлгээтэй холбоотой гарах шимтгэлийг бол танаас авна гэдэг. Тэгээд та үгүй шимтгэлийг өгөхгүй гэх юм бол би шимтгэлийг өгөхгүй гэж одоо үргэлжлүүлээд ингээ маргаж өгье. Үгүй одоо Солонгос дахь данс буюу миний дансанд аваад би тэр мөнгийг нь тань руу одоо ингээ шилжүүлж өгөх байдлаар буюу би Солонгос мөнгөний аваад өөрийнхөө Монгол дансанд дах мөнгөө тань шилжүүлэх байдлаар одоо танд бас тусалж болно. Банкны шимтгэл бас жоох өндөр гарах гэдэг. Тийм учраас манай тэрэгч маань би тэгвэл чиний дансанд л авчил та гэд. Тийм учраас энэ маргаан цаашаа нэг өгнөгөө. Тэгээд за тэгвэл одоо би дансандаа л авъя да гэд бит хоёр тухайн имлэг дээрээ миний дансыг бичээд за тэгээ би өөрийнхөө дансанд авнаа авч миний дансанд өгч болно гэдэг тэр бичгийг бит хоёр хоёулаа бичээд за тэгээ тэрэгчэд бишээ тэр имлэгтээ өгсөн байгаа. За тэгээ энэ дунд болохоор бас нэг одоо сонин асуудал юу болсон бэ гэхээр итгэмжлэл хийх шаардлагатай гэж хэлээд тэгээ ингээд итгэмжлэл хийх гэрч одоо тэгээ би яах вүлээ нотатой дээр оруулах гэсэн чинь тэр орчуулагчууд дундуур орж ирээд тэг нь одоо ингээд амьдардаг газрынхаа жүмийн сэнто буюу жүмийн сэнто гэхээр одоо тийм хороо гэх юм уу хороон дээр очиод тэгээд ингээд энэ хүн энд амьдардаг болно энэ хүн ингэсэн болно гэдэг итгэмжлэл заавал хийлгүүлнэ гэж хэлсэн. Тэгтгүй тэгж яагаад бид нэр ажилуулна гэж бид нэр амьдарч байгаа газар хоёулаа хоёр өөр газарсан чинь угаасаа л тэгдэг гэсэн чинь би тэгээ шууд за болий. Тэгээд хуулийнхын хүнээр тэр хуулийн эмэгтэй дээр нь бид нар одоо ингэж тэгж заавал ноцоо тэгж аль биесны бүтгэлийн газар очиж тэгж бүтгэл хийлмээргүй байна гэж үгүй манай дээр тийм маягт байдаг тэр маягтыг бүглэл болоо гэсэн за. Тэгээд тэр орчуулагчийн хандлага бол ямар байсан та нар мэдж байгаа сте. Тэр хүнийг бол би буруутгах байгаа юм биш. Ерөн зүгээр нэг тийм байдлаар бид нар өнөөдрийн маргаан өрнсөн гэсэн. Тийм андаа өрнөх харилцаанд. За ингээд тэр имлэг дээр байдаг тэр маягтайхан дагуу бүглөөд үлдээсэн. Тэгсэн чинь надаас болохоор тухайн орчуулагч маань холбогдоод тэгээ та иргэний болон гадаад пассворт айл нэгээ явуулах хэрэгтэй байна гэдэг би 6 явуулсан. Надад ямар ч хийх ажил бас их байна. Тэгээд одоо нэмээ тэр хүний мөнгө надад 7 хоногийн дотор орж ирээсэй гэж хүсэж байна. Ингээ орох юм бол би бас маш хурдан хугацаанд мөнгөний явуулах. Нэг ийм нөхцөл байдалтай боссон. За тэгээд нэг ийм над боссон. Тэгэд энэ босон зүйл маань болохоор над бичлэг их энэ онготыг оруулсан байна. Тэгээд энтэй холбоотой ер нь та нар гоо сайхны имлэгээр явж байгаа тохиолдолд анхаарах зүйл юу байгаа вэ гэдгийг энэ биеэр мэдэрсэн туршлагаараа хэлмээр байна. Тэр нь юу вэ гэхээр хамгийн эхлээд гэрээ байгуулах. Гэхдээ гэрээ байгууллаа гэ тэр гэрээг шууд хүлээн зөвшөөрч болохгүй. Тэр гэрээн дээр төлбөрийн нөхцөлөө маш сайн анхаарах хэрэгтэй. Тэр төлбөрийн нөхцөлөө хараад тэр төлбөрийн нөхцөл дээрээ за буцаалт одоо урьдчилгаан мөнгө төлсөн тохиолдолд урьдчилгаан мөнгөнийхөө буцаалт тавийг хэдийг авахын за 7 хоногийн өмнө цуцлах юм бол яах юм бүх юм байх хэрэгтэй. Нэрээ энэ маргаан дээр бас миний нэг барьсан үндэслэл юу байсан бэ гэхээр яг хаалгаа их өдөр энэ хүн хаалгаа цуцлсан учраас төлөвлөгөө таглаа цуцлагцсан гэж над хэлсэн байхгүй юу.
Тэр нөгөө хамгийн эхлээ Монгол хариуцсан тэр тийг эрэхтэй. Тэгэхээр нь би юу гэж хэлсэн бэ гэхээр за та нар энэ захиалгын хуудас гэдэг баримтыг хамгийн эхлээд монгол хэлээр бичсэн ганцхан энэ баримт байгаа. Энэ баримт дээр та нар хардаа гэж би бүр хэлсэн. Тэрнээр нь юу бичсэн байсан бэ гэхээр цуцлах гэдэг гэж бичсэн ээ. Ард нь тайлбар болохоор 7 хоногийн өмнө цуцлахтай холбоотой. 3 хоногийн өмнө цуцласан тохиолдолд урьдчилгаан мөнгөнийг бүхэлдэн эсвэл хэсэгчлэн одоо өгөхгүй гэж бичсэн байсан байхгүй. Тэгэхээр нь би дор хаяж энэ хүн цуцлах эрхээ хэрэгжүүлэхэд 7 хоног хамгийн багадаа 3 хоногийн асуудал яригдаж байна. Гэтэл та нар хагас өдрийн шинжилгээг нь шууд аваад нэгд өдөр нь товлцсон хаалганд оруулах гэж зүтгэсэн учраас энэ хүнд хангалттай хугацаа өгөөгүй байсан гэж хэлсэн. За хоёрт юу байсан бэ гэхээр та нар хагалгааг нь төлгөө тагалгаа гэж хэлж байгаа боловч процессын алдаа гаргасан. Шинжилгээний хариу гараагүй байхад хагалгаа хийгдэх боломжгүй нь мэдэгдээгүй байгаа үед та нар өөрсдөө хагалгааны цаг товлсон гэж хэлсэн. За тэгсэн чинь үгүй бид нэр өвчтөн өөрөө хүсэж исэн болохоор хагалгааны товыг тэгж нී яралтай товлсон гэсэн. Тэгэхээр би шууд тэр хүнээс асуусан. Нөгөө ихчээс асуусан. Та заавал маш хурдан хугацаанд хагалгаанд орё гэж хагалгааны товыг нь өөрчлүүлсэн мөсөн чи үгүй гэдэг хариулт хэлсэн. За тэгээд гурав дахь нь юу байсан бэ гэхээр за дор хаяж юм байсан ч гэсэн энэ хүний цаг эхлээд байсан, найз нь хоёрт байсан. Гэхдээ энэ хүний цаган дээр найз нь орсон. Тэгэхээр энэ хүний хагалгааны цагийг та нар өөрсдөө менеж хийж чадсан. Имлэгт яг ямар хохирол учирсан бэ? Та нар 2.4 саяг имлэгтээ үлдээх ёстой гэж байгаа тохиол имлэгт хохирол байх ёстой. Та нарт яг ямар хохирол учирсан бэ? Яг юу болсон бэ гэж асуусан. За тэгээд тэрэнд бол ямар нэгэн хариулт байгаагүй. Нэмээ дээрээс нь тэр Монгол одоо орчуулгын дээр захиалгын хуудас бол орчуулгын хувьд бас алдаатай байсан. Хууль зүйн хэл гэдэг бол бас энгийн үгээр тайлбарладаг хэл байдаггүй. Нэг ялангуяа Солонгос дотроо хүртэл хууль зүйн үгийг ойлгодоггүй Солонгос хүн байдаг. Энд чинь Солонгос хууль зүйн хэл чи өөрөө ханзаар бичигддэг, ханзны утгаар илэрхийлэгддэг. За тийм учраас Монгол ч гэсэн ер нь хууль зүйн үгээр бас яг зөвхөн хууль зүйн үгээр ярих юм бол ойлгохгүй хүмүүс байгаа штэ. Яагаад тэгэхээр тэдгэр хүмүүс ойлгохгүй байж болно. Тэд нар мэрэгшээгүй хүмүүс учраас яг энэ шиг хууль зүйн хэл гэдэг бол аливаа улсад бас нэг тусдаа хэл байдаг. За тийм учраас гэрээ байгуулж байгаа тохиолдолд ч гэсэн гэрээний залтаа маш сайн хар. Ийм хүн харахтаа төлбөрийг хэрхэн буцаан олох вэ гэдэг залтуудаа маш сайн хар. За тэгээ хоёрт юу вэ гэх юм бол урьдчилан мөнгийг газар дээр нь авах гэдэг асуудал гарч ирсэн. Эхний зөвлөгөө авсан өдрөө шууд за 100,000 вон үлдээчээд явчих гэдэг юм эсвэл энэ хаалганы мөнгийг ингээ үлдээчээд тав тэгэхгүй бол бидний урамшуул алга болно гэж жоохон тийм айлах шинжтэй юм байна лээ шүү. Тэгэхээр тэрэнд яаралгүйгээр тэр болгоно сайн мэдээллүүдээ авсны дараа эмнэлгээ шийдээрээ мөнгөө яаран битгий өгөөрэй. За 3 дахь юм бол урьдчилгаан мөнгө өгөхтэй холбоотой мөнгө өгсөн баримтаа заавал аваарай. Бэлэн мөнгөөр өгсөн тохиолдолд бэлэн мөнгөний баримт заавал аваарай. Эмнэлэгчин бас мөнгө өгөө гэж байхыг үүсэхгүй шүү. Тэгэхээр бэлэн мөнгөний баримт аваарай. За манай тэр ихчийн хувьд бол бэлэн мөнгөний баримт аваагүйсэн. Гэхдээ эмнэлэг нь бол ямар ч тач мөнгө орсон гэдгийг бол өөрсдөө хүлээн зөвшөөрсөн. За дараа нь ямар асуудал байсан бэ гэхээр хаалгааны товыг шинжилгээний хариуны дараа товлоорой. Шинжилгээний хариу яг хөө тэгээд ер нь бол зөвхөн цусны шинжилгээ энгийн гэж байгаа боловч бас нэг тодорхой тохиолдолд одоо манай нэг чиг тохиолдол дээр хаалгаанд орж болохгүй цус хийж ингээ бүлгэндэггүй ч юм уу одоо юу гэдгийг тий өөр ингээ одоо зөндөө шинжилгээний хариунд одоо наркозонд орж болохгүй тохиолдол байж болно шүү дээ. Тийм учраас ер нь энэ хаалгааны товыг товлохдоо шинжилгээний хариу гарсны дараа товлъё гэж хэлээрээ. За ингээд шинжилгээ өгөхдөө бас ер нь та нар ингээ битээ. Ингээ том эмнэлэгт ирчлээ, гадаадад ирчлээ, би юу ч шаардаж болохгүй гэсэн үг ерөөсөө биш. Хүснээ шаардах хэрэгтэй. Зохих ёсоор гэхдээ. Тийм учраас шинжилгээний хариу гарсны дараа хаалгааны мөнгөийг өгнө. Одоо би зөвхөн шинжилгээний мөнгөийг өгье гэдэг байдлаар харьцах хичээгээрэй. За дараагийн зөвлөгөө юу вэ гэх юм бол ер нь одоо ингээд өөрийн хүсэлтээр ч хүн цуцалж болох байхгүй яг үнэндээ. Яг хаалгаанд орох гэсэн чинь 3 өдрийн өмнө үнэхээр айгаад иж болох байхгүй. Ингээд за би ерөөсөө хаалгаанд ормооргүй байна гэж болно. Энэ тохиолдолд ер нь яах вэ гэдгээ сайн бодоод ер нь би урьдчилгаан мөнгө өгөх тохиолдолд урьдчилгаан мөнгөө буцааж авах тэр тохиролцоо гэрээтгүй байсан ч гэсэн хоорондоо бичгээ заавал тохиролцоорой. Сод яг юу юун дээр анхаарах вэ гэдэг та нар бас жоохон мэдсэн баг гэж бодож байна. За тэгээд хамгийн гол асуудал юу вэ гэхээр бас орчуулагч нарт буруу өгөх нэгдүгürt боломжгүй нэг үндслэл байгаа. Тэр юу вэ гэхээр тухайн орчуулагч нар бол эмнэлгийн нэг хэсэг. Тэгэхээр эмнэлгийн нэг хэсэг за нэмээд ингээд тэр хүний ажил тэр хүний орлого асуудал яригдж байгаа учраас одоо тэр хамаагүй та нарт бас манай эмнэлэг дээр ийм юм асуудал байдаг гэж тэр эмнэлгийн асуудлуудыг та нарт хэлэхгүй. За тэгээд ер нь бол та бүхэн өөрийнхөө хүсэж байгаа зүйлийг л яг шийдвэрлэхийг зориорой. Тэгээд эмнэлгийнхээ аманд битгий ороорой. Эмнэлгээ маш сайн судлаарай гэдэг энэ зөвлөгөөг өгөхийг хүсэж байна. Нэмээд ерөөсөө
хууль зүйн хил гэдэг бол тусдаа шүү. Тэгээд тэр менежер гэдэг бичгтээ байсан. Тэр нэрийн утас нь тэр хүнээс нь та тэгвэл одоо биднэрт ингээд танаа эмнэлэгт итгэх итгэл биднэрт байхгүй болсон учраас заавал буцаалт өгнө гэдэг бичиг бичээд өгөөгээд тэгээ өөрсдөө нь бичиж өгсөн цаасан дээр доор нь нөгөө буцаалт байхгүй гэж бичиж өгсөн бас тусдаа цаас бичиж хийж өгсөн байгаа байхгүй. Бүр ингээд имлэгийн тамга гэдэр тарцсан. Тэр цаасныхын доор нь буцаалт хийнэ гэд гар үсгийг нь авсан. За энэ үед бол манай хоёр ихч бол үнэхээр сэтгэл намарсан гэсэн. За ингээд бичгээ аваад тэгээд би бас бүх хувийн мэдээлүүдээ үлдээгээд тэгээд буцаалтын мөнгийг нь авахар болсон байгаа. Тэгээд надад бол яг бүр үнэхээр гоё байсан. Тэр хоёр хүний ингээд ажил бүтчлээ гот би бүр ингээ амар баярлаад би бүр үнэхээр амар баярлсан заяа. Би тэгээ нөгөө өмнөх өдөр нь болохоор ээж рүүгээ бичсэн байсан. Ээж би ингээ маргааш эмнэлэгтээ хэрэлдэнэ гэж бичсэн байсан тоглоод ер нь л ингээд яг уулзалтчтай. Тэгтээ эмнэлэгтээ хэрэлдэн тэгээ тэрэндээ бэлдээд банд чиг бичиж гинэ гэд бичсэн байсан чи ээж юу гэсэн гэж амар хөөрхөн орой очиод харсан чи манай ээж тэгээ бичсэн байсан. Солонгосоор хэрэлдэх юм уу гэснэ амжилт тэгээд амар хөөрхөн стикер явуулсан. Манай ээж амар хөөрхөн. Тэгэл би яг гарч ирэл ээж мөнгө авсан гэж бичсэн чи ээж амар хөөрхөн. Миний охин стам мундаг байна. Ямар мундаг юм бэ? Хүний хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтдгээ гэж амар хөөрхөн хэлсэн. Тэгээ би ч гэсэн угаасаа амар баярлсан байхгүй. Тэр хүний ингээд мөнгө ямар тач буцаалт бол ингээд асуудал боллоо тий. Гол нь найз нь бас ингээд сэтгэлийг нь амраах гээд за бид ингээд дараа нь ингээд ирчээ адэр гэл тэр хоёр хүн хоёулаа л стресстэй байсан гэсэн. Зөвхөн мөнгө авч чадаагүй юм биш. Тэр найз нь хүртэл за би ингээд нэмлэгт ирээд дараа нь тэгээ нэг имчилгээ аавна үсттэй гэд ингээд тэр хүн найздаа хөрөлж штэ. Гэтэл ингээд тэр хоёрыг ч хоёулаа ингээд жоохон ер нь төвхтэй байдалд орсон. Тэгээд заавал тэр имлэг дээр бас тэр найз нь дараа дахиж ирж орох албагүй байхгүй. Өөр өчнөө имлэг байгаа. Тэр дундаас ингээд гоё имчилгээ аваад явах боломжтой хахад ингээд заавал ирэх ёстой болсон. Тэгээ энэ минь ч гэсэн надад маш дарамттай санагдаад нэмээд ер нь жоохон дээрлгсэн тэр хандлага надад харагдсан. Тэгээ хуулийн дагуу бол энэ бол хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүйгээд тэгээд нэг иймэрхүү маргааныг туулсан байгаа. Тэгээ энэ бол ингээ хууль зүйн маргаан үүсгэж би ингээ төлөөлж явсан гэхээс илүүтэй би зүгээр ингээ хамт очиж уулзсан гэсэн үг. Тэгэхээр нэг тийм хуульчийн ажил бол хийсэн зүйл байхгүй. Тэгээ ингээ сургууль дээр ирсэн. Тэгсэн чинь манай сургуулийн бас нэг багш орж иж тараад тэгээд вау ямар гоё юм бэ те хэр баргийн ингээ солонгос ч гэсэн өөрсдөө ингээ маргаан үүсгдэггүй. Тэгсэн чинь бүр чи ингээ очсноо бүр ингээ яг мөнгө авахар болсон байна. Ямар мундаг гоё юм бэ гэл тэгэхээр тийм тэгээ би бол ер нь өөрийнхөө ингээ суусны л хүч гэж бодож байна. Ингээл над зүгээр л цаанаасаа шууд ингээл үнэхээр хөнгөч хэргийн үеийн 741 гэл шууд орж ирээдсэн ингээдсэн гэрнээс татгалцтай холбоотой цэцлэгтэй холбоотой гэл ингээл бүгд орж ирээдсэн гэл тэгсэн чинь вау гэл тэгэл намайг гампе гэж хэлсэн байгаа. Гампе гэхэр чи одоо солонгосоор юу гэсэн үг байхгүй юу? Дээрэмчин одоо юу гэх нэг тийм хулигаан гэсэн үг байхгүй юу? Гэхдээ чи бол яг ингээд яг одоо энэ бол ингээд сайн утгаараа үг байхгүй юу? Ингээ мундаг одоо яг хинч тэр хүнийг хизэж хууль асуудлаар бол дийлэхгүй гэдэг утгаар хуулийнхын энэ үгийг солонгос хэрэгэлдэг гэх нь би тэгвэл мэрэгжлийн гампе юм байна гэл дээл амир хөрх инегээл өнгөрсөн. Тэгээ ямар ч тач өнөөдөр энэ асуудлыг шийдвэрлсэн. Тэгээд үнэхээр happy байсан учраас ер нь одоо гоо сайхны хагалгаанд орохдоо энэ дээр анхаараарай гэж хүссэн. Нэмээд бас анхаарахаар хэлэхэр зүйл юу байсан бэ гэхээр ер нь үнийн асуудал. Хэрэгч болгонд өөр үн хэлэх гээд байдаг. Үн нөгөө ингээд юм түмён биш одоо ил тод биш. Энэ байдлыг далимдуулаад таны нөхцөл байдлыг харж байгаа танаас одоо ганган байвал их мөнгө нэхэл за энэ хүн их орохооргүй байвал дүмдэж мөнгө нэхэд үнэхээр явдаг юм санагцсан. Тэгээ манай ихч бол угаасаа амар гоё ганга ихч байсан. Тийм болохоор ч гэсэн бас ихний уулзалтан дээр манай ихчээс их мөнгө нэгсэн бахаа гэж би бодож байна. Тэгээд өмнө нь ингээ Монгол хүн хаалгаанд орсон гоо манай мэдээллийг өөр мэдсэн биз дээ. Гээд үүний дараа бууруулчих шиг болсон. Тэгээд тийм учраас ер нь бол ингээд сайн бодоорой. За хаалгаа бол мэдээж амжилттай болсон. Тэгээ хаалгаан дээр бол бүр хөөрхөн болоод явж байна. Тэгээд ихч бол гэхдээ анхных нь зүгээр л юнгоо сайхны тэд тийм сүртэй хаалгаа бол биш. Нөгөө хоёр ихчигээ би ингээл явуулах гэсэн тэр нөгөө хоёр ихчээсээ салаад би ингээ гэлүүгээ арих хэрэгтэй шүү дээ. Тэгсэн чинь амар сонь ингээ надад амар хэцүүсэн. Би ингээ яг тэр хоёр маань ингээ 2 хоногийн дараа бас ингээ Монгол буцаж байгаа. Тэнгүүд ингээл Монгол хамт явмаар тэр хоёр хүн ингээ миний бүр яг ингээ нэг их шиг мэдрэмж төрөөл би ингээ бүр нөлмөс гарч ирж хэлнэх гэдгсэн чинь нэг их чинь яасан миний төвлөх гэдэг нөө тийм байхгүй шүү зүгээр шүү битүүлээрээ гэл тэгэл тэр хоёр ихч маань намайг үнсэл тэгэл надад амжилттай амирх хүсэл тэгэл өнгөрсөн дөө тэгээд би харин яг ингээд нэг жоохон монгол зонгол юм жоохон бодоод тэгээд сэтгэл хөдлөлтөй өнөөдөр өдрийг эхлүүлээ. Маш их зүйлийг нуршсан уу би амар нурш шиг боллоо тий. Нөгөө нэг амар сүртэй мэрэгжлийн юм ярих гал байдаг хүн чинь
өнөөдөр болсон явдал ирчихлаа. За тэгээд сайхан байна. Бичлэгээ инхүү дуусгая. Би ер нь баг ингээд аюу уран зөрөгтэй бичлэгийг уран зөрөгтэй болсон болохоор цаашдаа ч гэсэн бичлэг ер нь хийх баха. Нэг эхэлжүүл бол хийгээд идэв шүү дээ. Нэг болчвол ингээд болчдөг. Би баг 4 сар хийгээгүй. Одоо тэгээ цаашдаа хийх байх гэж бодож байна. Нэмээд бас сайхан болсон хэрэгүүдийн талаар ярих гэж бодож байна. Монголд бас нэг үнэхээр харамсалтай нэг хэрэг болсон байлээ. Тэр хэргийн талаар бас ярих гэж бодож байгаа. Гэхдээ арай өөр өнцгөөс ярмаар байгаа. За тийм байна. Тэгээд миний бичлэгийг үзсэнд баярлалаа. Инхүү ярих хэрэгцээг өнөөдөр үнэхээр их хангасан өдөр байлаа. Өглөөнөөс хойш ярьлаа. Одоо баг би 2 өдөр баг ярихыг хүсэхгүй байна. За тэгээд бүгдээрээ баяртай эрүүл байгаарай. Гэмт хэрэг хийхгүй тулд өөрийгөө хамгаалаарай. Гэмт хэрэгт өртөхгүй тулд бас өөрийгөө хамгаалаарай. За энэ мэтчлэн залхингийн зөвлөөс хол яваарай. Амжилт хүсье.